За, юу хийж байгаа? Нууц ирж байгаа юм шиг. Аа юу энэ ажил чинь үү? Байна. Бурхан шашны ном. Боо. За, ийм юм яриа. За ингээд маа жүжиг. Яг бай. Той нөө маргааш нээлээ. Уртан 10 дуусаас. Тийм л энэ да. Би тийм хүч аваа замба хурдгооч энэ бол Маугли. Самбагаар жижиг. За авах цамаа гаргаад. Авах цамаа гаргаад дээ. Тэг хурдууч наа. Та зүгээр л үзэхэд хангалттай. Эдит босоо. Үрж ирвэл авах цамааг авах биш. Энэ ямар авах цамаатай жүжигч юм бэ? чи аваа замбаатай шүү дээ. Шууд авах цамаа гаргаж ирээ да. Нүг кадр нөө. Автодын кадр. Тийштэй. Хаач гараад байсан. Би авах цамаагаар Самбагаар хамбалаа шууд мөхсмө сөдж ихлээ. Мауглигийн нэрийг шаалуугүй байхаа бид аваад самбаатай. За. Хэрэг та манай жүжиг үзэх юм бол тэгэж иглээ. За би жоо спойлер дод битбокс явчих. Маугли жүжиг үзэх юм бол ийм юмыг үзэхгүй. We are Mowgli. Ийм зураг шүү дээ. За, сайн байцгаана уу? Өнөөдөр бол 2024 оны 12 дугаар сарын 9-ний өдөр манай жүжиг нээхэд нэгэн өдөр үлдээд байна. Тэгээд одоо бид нэр мейкапа туршин өнөөдөр тэгээд бас хэсгүүдээсээ явж үзнэ. Ерөнхийдөө бол одоо ингээ бэлтгэл ажлууд ер нь үргэлжилсээр байна. За таага яг ингээ заагаад За би сайн уу? За. Маргааш манай жүжиг нээх өдөр. Тэгээд яагаад Мауглиг хүмүүс үзэх ёстой вэ? Ер нь бол тодорхой. Ягаад тэгэхээр нөгөө пластик жүжиг бол яг жүжиг хэлбэрээр бол Монгол бол анх удаа тавигдчихж байгаа одоо юу шүү дээ туршилт шүү дээ. Тийм болохоор оюутнуудын маш тийм ирч хүчтэй тэр уур амьсгалыг мэдрэхийн тулд мэдээж хэрэг пластик гэж юу юм бэ те тэрний эрэл хайгуулыг ингээм хамтдаа ирж олж байгаа тэр нөгөө гарц гаргалгааг ингээ олохын тулд одоо тийм тэгээ пластик жүжиг яг пластик жүжиг гэж яг юу юм бэ те пластик жүжиг гэж яг ямар жанр байд юм бэ бусдаас юугаараа илүү байд юм бэ гэдгийг одоо ирж хайж байгаа олох гэж хичээсэн тэр нөгөө орлогыг бас үзэх юм бол үзэгчдээ бас их сонирхолтой байх болов бусад жанраас илүү те тэгээд хамгийн гол нь текстийг бид нар хөдөлгөөнөөр илэрхийлж гаргах гэж байгаа. Тэгээд аль болох тэр хөдөлгөөний тэр гайхамшиг одоо нөгөө ирж хайсан юм гоё уран бүтээл болсон гэж үзэж байна. Тийм болохоор ер нь бол үзэх хэрэгтэй шүү. За баярлалаа. Баярлалаа.